Энэхүү бичлэгт хүний амьдралд байдаг гэхэд дэндүү аимшигын дэндүү сэрдхийн хэтэрхий гажиг түүхүүдийг өгүүлэх учраас жирэмсэн болон насанд хүрээгүй мөн зүрх судасны өвчтөе хүмүүс энэхүү бичлэгийг сонсохгүй байхыг хүсье. Өвчтнөө эрэмтгэлдэг байсан аимшигт эмч нарын түүх. Бусдад амьдрал бэлэглэж өвчин зовлонгоос нь ангижруулдаг учраас эмч нарыг алдан гартай, хосгүй гавьяатай хэмээн хүндлэн дээдэлдэг билээ. Гэтэл бодит байдал дээр өвчтнөө эдгэх биш, эрэмтгэлдэг аимшигтай эмч нар байдаг гэн шүү. Ингээд хүний санаанд багтамгүй үйлдэл хийсэн харгас балмод эмч нарын түүхтэй танилццгаая. 1. 1975 онд Хайрын мэс засал хэмээх ном бичсэн Джеймс Берт эмч уг номонд эмэгтэй хүн төрхөөсөө бэлгийн амьдралд асан зохицоогүй байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мэс засал хийх хэрэгтэй гэж бичсэн аж. Ингээд зогсохгүй тэрээр өвчтнүүдтэй хэлэхгүйгээр хэлүүнийхэн тагийг авч үртрээ болон шулуун гидсний хоорондох ханыг өөрчилж байсан гин. Шэрэл диплом хэмээх эмэгтэй савны өвчтөе болсноор Берт эмчэд хандсан байна. Ингээд эмч үзлэг хийж бүсгүй савыг авах хэрэгтэй гэж хэлж бүсгүйч хагалгаа хийлгэхээр болжээ. Ийхүү 9 цагийн хагалгааны явцад Берт бүсгүйн үтрээний байршлыг өөрчилж хэлүүний тагийг авсан байна. Дипломны бие маш буу байсан бөгөөд хагалгааны дараа 5 хоногийн турш маш их өвдөлт мэдэрсэн аж. Ингээд бие нь иларшиж хэвийн байдалтай орсон ч диплом суух, өмд өмсөх, өвчин мэдрэхгүйгээр секс хийх боломжгүй болжээ. Жанет Филлипс гэх эмэгтэй мөн саваа авахуулахаар Берт эмчдэр очисон аж. Энэ үед Берт бүсгүйн шээсний мэдрэлийн судсыг хайчилсан учраас тэрээр шээс хүрч байгаагаа мэдрэхээ болсон бөгөөд 2 цаг тутамд ариун цэврийн өрөө орох болжээ. Үүнээс үүдэн Филлипс давсагны өрөвсөлтэй болж хувцас өмсөх үед бэлэг эрхнийх нь ойролцоо өвчин мэдрэгдэх болсон гэн. Тиймээс Жанет Брэдли Букасо хэмээх эмэгтэйчүүдийн эмчэд хандсан байна. Брэдли Жанетийн бэлэг эрхтнийг хараад маш их цочирдсан аж бүсгүй нөхөн үржихийн эрхтэн танигдахын аргагүй болсон байжээ. Бусако Бертийн эмчийн эсрэг гомдол гаргасан байна. 1988 онд Берт эмч лицензээ хураалгаж Огайогийн удирдлагууд өөр аль нэгэн мужид эмчлэх эрхийн лиценз дахин авах хүсэлт гаргахгүй гэсэн гарын үсэг зурвалан түүнээс авсан аж. 2. Сексийн гаж дунтан Грэм Рив. Грэм Рив эмчийн хамтран ажиллагсад Австралийн шинэ өмнөд Уэльс мужийн эрүүл мэндийн төвд хандж 35 удаа түүний талаар гомдол мэдүүлсэн байна. 1997 онд Грэм Ривийн эмчлэх эрхийг хасжээ. Гэвч 2001 онд тэрээр их барих эмэгтэйчүүдийн эмчээр дахин ажилд орсон аж. Грэм Рив 2002 онд Каролин Дэ Венери хэмээх бүсгүйд хавдар үүсгэхээс сэргийлж хагалгаа хийсэн байна. Хагалгаа хийхийн өмнө эмч "Би чиний хэлүүг бас хайчиллаа" гэж хэлжээ. Мэдээ алдуулах тариа хийлгсэн бүсгүй түүний үйлдэлийг зогсоож чадаагүй. Хагалгааны үеэр Рив бүсгүйн гадна бэлэг эрхтнийг юучгүй хайчилжээ. Совилогч түүнээс яагаад ингэж байгааг асуухад түүний нөхөр нас барсан учраас энэ одоо түүнд чухал биш хэмээн хэлсэн байна. Хагалгааны дараа Дэ Ванера шээсний замын асуудалтай болжээ. Мөн 2002 онд Мэрилийн Хокингс хэмээх бүсгүй Грэм Рив эмчэд хандсан байна. Тэрээр бүсгүйд эмэгтэйчүүдийн хагалгаа хийх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Хагалгааны дараа Хокингс маш их өвдөлт мэдэрсэн гэн. Хагалгааны дараа би бүтэн сарын турш сууж чадахгүй байсан. Тэр миний өтрийг яг л шуудааны ам боосон юм шиг хомж ойсон байсан учраас би секс хийж чадахгүй болсон гэжээ. Мөн бүсгүй шээсээ хянах чадваргүй болсон байна. Грэм Ривийг 2 бүсгүй шүүхэд өгснөөр түүний сексийн гаж донтон хэмээн үзэж эмчлэх эрхийг нь хассан аж. Тэрээр 11 сарын 20 хяал эдэлжээ. 3. Шэрэл Айоми гэх эмэгтэй баруун хөх нь хавцсан учраас тэрээр 2003 онд Ян Патерсон эмчэд хандсан байна. Эмч уг бүсгүйг хөхний хорт хавдартай болсон гэж оншилжээ. Ингээд мэс засалд орж хавдраа авахулсан боловч хагалгааны дараа бүсгүй 2 хөхийг нь авсан болохыг мэдсэн байна. Түүний 2 дахь хөхөнд ч бас хавдар байсан учраас авсан гэж эмч тайлбарлажээ. Айоми эхлээд Ян Патерсон эмчэд талархаж байсан ч хэсэг хугацааны дараа хагалгаа хийсэн газар нь том хонхорхой үүссэн тул дахин мэс засалд орж засуулсан байна. Гэхдээ энэ байдал түүнд таалагдаагүй. Учир нь Ян Патерсон эмчийн боломжгүй байдлаас бүсгүйн цээж маш муухай сорвтой болсноос гадна бүсгүйн 2 дахь хөхийг авах ямар ч шаардлагагүй байсан нь хожим илэрсэн байна.
Ян Паттерсны ажилчдад энэ нь нэг л с жигтэй санагдсан тул мөрдлөг хийж түүнийг огт хэрэггүй хагалгаа хийдэг болохыг нь мэджээ. Ингээд Ян Паттерсон баривчлагдаж 2017 онд Ноттингемийн шүүх хурлаар 20 жилийн хорих ял оноосон байна. Харин мис засалч эмчийн хохирогчдод гомдол мэдүүлж даатгалаас олон 10 сая долларын нөхөн төлбөр авахар болжээ. 4. Флорида мужийн эмч Майкл Россын арьсны хавдрыг эмчилдэг онцгой хагалгаа хийдэг нэг юм. Тэрээр өвчтнүүдтэй арьсны хорт хавдартай хэмээн хуурамч онош тавьж хагалгаагаа хийдэг байж. Майкл Россын эмч нэг хүнд хэд хэдэн хагалгаа хийдэг байсан гин. Тухайлбал 13 өвчтөнд тус бүрт нь 20 гаруй удаа мис ажилбар хийжээ. 20 жилийн хугацаанд нэг өвчтөнд нийт 122 удаа хагалгаа хийсэн гэд боддоо. Гэхдээ өвчтнүүд нь шинжилгээ авах бүрт яагаад хариун сөрөг гардаг байсан талаар огтхонч бодож үзээгүй. Түүний өвчтнүүдийн 99% нь арьсны хорт хавдартай хэмээн онцлуулах болсон учраас эмнэлгийн ажилтнууд с жиг авч эхэлжээ. Ажилтнуудын нэг нь хуурамч слайд хийж Майкл Россынд харуулхад тэрээр арьсны хорт хавдар хэмээн оншилжээ. Ингээд эмнэлгийн ажилчид хууль хяналтын байгууллагад түүний талаар мэдээлсэн байна. 2006 онд Майкл Россыг буруутгаж 22 жилийн хорих ял өгснөөс гадна 7.2 сая долларын торгуул тавьжээ. 5. 1978 онд Глен Такер Америкийн нэгдсэн улсын Милуоки хотод гоо сайхны мис заслын эмчээр ажилладаг байжээ. Нэг өдөр хамар нь хугарсан Йен Лихманыг түргэний машинаар түүн дээр авчирсан бөгөөд эмч үзлэг хийгээд яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Уг нь хавдар нь буусны дараа хагалгаа хийдэг байтал Глен Такер эмч хавдрыг нь буулгалгүйгээр өвчин намдах юм өгөөд хагалгаанд бэлдэж эхэлсэн аж. Ингээд өвчтөн ухаан орохдоо маш их өвдөлт мэдэрсэн байна. Йен Лихман 2 сарын турш 7 хоног бүр Глен Такер эмчтэр очиж үзүүлдэг байсан бөгөөд дахин нэг удаа хагалгаанд оржээ. Гэтэл амьсгалахад бэрх болж эмчтэй уулзахаар хүлээж байхдаа нусаа хүчтэй нийтэл хамраас нь их хэмжээний эдээбэр гарсан гэнэ. Ингээд болсон явдлын талаар эмчид хэлэхэд тэр инээмсэглээд чи зүгээр л идэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн байна. Залуу өөр эмчид үзүүлэхээр шийджээ. Йен Лихманд үзлэг хийсэн эмч түүний хамар дотор илжирсэн марл байхыг олсон бөгөөд нэлээд удаан хугацааны турш дэмжлэгээ хийжээ. Гэсэн ч түүний хамар додогш цөмрөн нэг өглөө бүр хамрынхан мөгөөрс ил гарсан байдалтай сэрсэн гэнэ. Түүний нэгэн адил хохирсон 10 гаруй өвчтөн Глен Такерийн эсрэг гомдол гаргажээ. Гар нь байнга салганах болсон залууд хагалгаа хийсэн боловч эмчийн буруугаас болж өвчтөн гараа тайруулахаас өөр аргагүй болсон аж. Мөн 1979 онд хөх томруулах мис засал хийлгсэн нэгэн эмэгтэй мөн хохирч үлдсэн байна. 1982 онд Глен Такерийн эсрэг хавтаст хэрэг нээсэн ч тэрээр загасчилж байхдаа ор сураггүй алга болжээ. Ингээд түүнийг нас барсан гэж үзэж байтал телевизийн нэгэн сурвалжлагын үеэр амьд байгааг нь олж мэдсэн байна. Ийхүү 20 жилийн дараа Глен Такер эхнэр болон муура буудаад дараа нь өөрийнхөө амийг хороосон байна. Нью-Йоркийн гэмтэл согог судлалын эмч мис засалч Спайрус Панос их хэмжээний мөнгө олохыг хүсдэг байжээ. Ихэнхдээ тэрээр өдөрт 60 өвчтөн үздэг байсан бол заримдаа энэ тоо 90 давдаг болсон гэнэ. Мөн тэрээр өдөрт 20 гаруй мис засал хийж тооны хойноос хөөцөлдсөний улмаас хагалгаа нэхвчлэн дутуу чанаргүй болдог байсан гэнэ. Тэрээр Пем Бисача хэмээх өвчтний хөлийн шүрмсэнд хэд хэдэн хагалгаа зэрэг хийсэн байна. Гэвч шаардлагатай бүх арга хэмжээг аваагүй бөгөөд хагалгааг дутуу хийснээс болж эмэгтэй алхаж чадгаа болжээ. Учир нь алхах бүрт түүнд халуун нүүрсэн дээр гიშгэж байгаа мэт сэтгэгдэл төрж байв. Ингээд Пем Бисача болон бусад өвчтөнд Спайрус Паносын эсрэг гомдол мэдүүлжээ. Түүнийг эрүүл өвчтнүүдэд хагалгаа хийдэг, шаардлагагүй эмчилгээ бичиж өгдөг, хагалгаан чанаргүй болдог хэмээн буруутгажээ. Спайрус Панос өөрийн хэргийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2014 онд 4.5 жилийн хорих ял оноож эмчлэх эрхийг нь халсан байна. Тэрээр өвчтнүүдийнхээ 45 сая долларын хохирлыг барагдуулах ёстой ажээ. Мэдрэлийн эмч Ария Сабит анх Калифорни туршилтаар эхэлжээ. Түүнийг ангаах ухааныг ашиглан 20 гаруй удаагийн хуурам эхлэлт хийсэн хэмээн буруутгасан байна. 2011 онд Ария Сабит Мичиган руу нүүж тентхийн тарих нуруу нугасны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургуульд орсон гэнэ. 2012 онд Тоноко Скот хэмээх залуу нуруунд байн говдох болсон гэсэн шалтгаанаар Ария Сабит эмчид ханджээ. Эмч нуруу нугасны хагалгаа хийх хэрэгтэй хэмээн зөвлөж Скот ч зөвшөөрсөн аж. Харин хагалгааны дараа Скотийн баруун хөлний ар хэсэг хуруунууд мөн өгзгөр нь хадгуулж эхэлжээ. Тэрээр эмчид хөлтмийн цус буцалж байгаа мэт мэдрэмж төрж байна гэж хэлсэн боловч тоогоогүй учраас Скот өөр эмчид хандсан аж. Харин Скотийн хандсан эмч түүнд нуруу нугасны хагалгаа хийгээгүй болохыг тогтоосон байна.
Үнэн хэрэгтээ Ария Сабит эмч санхүүгийн асуудалтай байсан учраас өөрт нь хандсан өвчтнүүдэд хагалгаа хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөж хагалгаа хийлгүй нээчгээд бузаан ойдог байсан гин. Үүний ачаар тэрээр багахгүй ашиг олдог байжээ. Сабит маш олон өвчтнийг инхүү хохироосон бөгөөд зарим нь архаг өвчтөй болж үлдсэн байна. 2017 онд Сабит өөрийн хэргийг хүлээн зөвшөөрч түүнд 19 жил 7 сарын 20 хэл оножээ.